Асуулт асууя. За энэ аудитын тайлангаа дээр харахаар энэ санхүүгийн нэгтгэсэн үр дүнгийн тайлангаар харахаар төрийн өмчийн компаниудын үр дүн 2024 онтойгоо харьцуулахад 55% буурч 3.7 их төгрөг болсон байна. Бараг 2 дахин буурсан гэсэн үг тийм ээ. За тэгээ энэ ингэж буурах болсон шалтгаан юу вэ? За бид нар одоо 2025 оны төлөвлөгөө төсвийг ярьж байхад төрийн өмчийн компаниудын ашиг хэд байна гэж төлөвлөсөн бэ? Яагаад ингэж буурах болсон бэ гэдэг нэг дөр асуулт байгаа. За дээрэс нь одоо бид их сүүлийн үед их ярьж байгаа манай төсөв бол ингээ 2 3 хуваагдаад байна. Төрийн өмчийн компаниуд гэдэг тусдаа төсөвтэй. За Монгол улсын төсөвөд бид их хурлаар батлаад байдаг. Орон нутгад бол бас төсөв тодорхой хэмжээнд өмнөх жилүүдийнхээ гүйцэтгэлээр үндэслээд бас төсвийг хэтрүүлдэг ийм асуудал гараад төсөв мөн ингээ 2 3 хуваагдаад байгаа. За энэ дээр аудитын дүгнэлтээр бол 49 дугаар хуудсан дээр төрийн өмчийн компаниудын яг үндсэн чиг үүрэгтэй хамааралгүй нийгмийн шинжтэй үйл ажиллагаанд 1.1 их найт төгрөг зарцуулсан байна гэж байгаа байхгүй. 1.1 их найт төгрөг. Энэ одоо юу болж байна вэ гэдэг. Энэ дээр хариулт авах. Нөгөө бид одоо энэ төсвийг хизээ нэгдсэн болох юм бэ гэдэг асуулт. За дараагаар нь бол энэ төсвийн доктортой байдлын зөвлөлийн одоо энэ дүгнэлт зөвлөмж дээр орсон байна. Нэгдсэн төсвөд орон нутгийн төсвийн үзүүлэх нөлөөлөл нэмэгдэж байна. Энэ дээр нь цаашдаа анхаарахгүй болохоо боллоо гэдэг ийм утгатай. Тэгэхээр энэ талаар одоо ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ? Улсын их хурлаас ямар хуулийн дээр өөрчлөлт оруулах шаардлагатай юм бэ гэж асуултыг бол сангийн сайдаас асуумаар байна. За мөн одоо энэ тайлан дээрээс харахаар ашигт малтуудын нөөцлөгчний төлбөрөөс 2025 онд 131.7 тэрбум төгрөгийг ирээдүйн үеийн төвлөрүүлээгүй байна гэж. Яхаар ашигт малтын нөөцлөгчний төлбөрийг мөнгийг ирээдүйн үеийн төвлөрүүлдэг юм бэ? Яагаад ийм байдал хүрж байна гэдэг асуулт. За дараагаар нь гэр бүл хөтөлбөр нийгмийн агуулгын яамнаас нийгмийн дадлын сангийн одоо арилжааны банкны харилцаа станцнд байршиж байгаа мөнгө нь 1.1 их найт төгрөг байгаа. Харилцаа станцн дээр тийм ээ. Харилцаа станцн дээр байршиж байгаа мөнгө бол маш бага хүүгийн орлого олж байгаа бах. Тэгээ ягаад ийм их хэмжээний мөнгө ингээд одоо өндөр хүү олдог орлоготой байршихгүй харилцаа станц дээр байршиж байна вэ? Эсвэл яг зөв тухайн өдрийн байдлаар ингэж таарсан юм уу? Гэх нэг юм асуулт байна. За дээрэс нь төрийн өмчийн компаниудын авлага татвар нийгмийн даатгалын шимтгэлийн өөрчлөлт төлсөн авлага гэж байгаа юм. Бараг 470 тэрбум төгрөг байгаа. За энэ ингээ авлага байгаа даа. Өөрчлөлт татвар нийгмийн даатгал төлсөн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг нөгөө талдаа төсвийн орлого дээр яаж бүртгээд өгнө гэдэг. Энийг одоо сангийн яамнаас асуумаар байна. Энд ийм асуултуудад хариу авъя. За сангийн сайд Менцэг хариулъя. За Соронзон болгочны асуултанд хариулъя. Нэгдсэн төсвийн суур тэнцэл алдагдахад нөлөөлж байгаа хүчин зүйлс ялч одоо орон нутгийн төсөв байгаа. Тэгээ энэ бол одоо төсвийн тухай хууль дээр 57-гийн 2, 57-гийн 3 дээр 2 ойлгомжгүй заалт байгаа. Юу гэхээр зэрэг би жишээ болгоод ирэхэд өнгөрсөн оны улсын хурлаар батлсан улсын нэгдсэн төсвүүдээр орон нутгийн орлогыг 6.9 их найдаар батлаад зарлагын 6.9 найд буюу 6.9 их найд буюу одоо алдагдлгүй төсөв баталж хэрэгжүүлэх энэ төсвийн хязгаарын тавиад өгчөж байгаа. За иргэдийн урал бол одоо орлого талын 1.5 их найдаар нэмэгдүүлээд зардаг талын 3.7 их найдаар. За ингээд энэ хоёрын алдагдал 2.2 буюу энэ улсын нэгдсэн төсвдөр шууд алдагдал болж орж иж байгаа. За энд гол юу нөлөөлөд байгаа нөхөр төсвийн тухай хууль дээр орон нутгийн төсвийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдээллийн одоо тухайн жилийн хуульд нийцүүлэн алдагдalгүй төлөвлөж баталж хэрэгжүүлнэ гэдэг заалт нь байж байгаа. А нөгөө талдаа юугаа заагаад өгсөн нөхөр орон нутгийн төсвийн урд оны үлдэгдлээс санхүүжүүлэх зарлагын төсөв тусган баталж хэрэгжүүлэх ба зарлага санхүүжүүлэх их усрээс хэтрэхгүй байна гэж. Тэгэхээр энэ өнгөрсөн онд санхүүжлэг үлдсэн одоо тусгай данс авсан энэ хөрөнгө оруулалт нь ингээд цаашгаа үргэлжлээ явчихж байгаа. За энэ хоёр заалтаас болоод төсвийн одоо тэнцвэр алдагдахад нөлөөлж байгаа. Одоо орон нутгийн иргэдийн урлыг одоо буруутгаар байгаа байхгүй өөрсдөө төсвийн хязгаараар нэмэгдүүлээд явхад энэ 57-гийн 3-ыг үндэслээд явчихад байгаа. Энэ төсвийн нэгдсэн төсвийн суур тэнцэлд нөлөөдөд байгаа юм. За тэгэхээр энийг бол одоо бид нар юу гэж нэхэр намар улсын хурл руу төсвийн орон лооны төсөө өргөн барихтаа энэ хуулийг өөрчлөлтийг хийж орж ирэхгүй бол энэ асуу цаашдаа бид нар орон нутгийн төсвүүд дээр энэ төсвийн доктортой байдал цахилгаан бат дээр бол одоо өөрчлөлт хийж чадахгүй ийм орон нутгийн төсвөө хянахгүй байдал руу орох ийм асуудал үүсэж явж байгаа гэдэг нь эндээс харагдаж байгаа. За татвар дээр бол одоо урьдчилж авсан татврын орлогыг тухайн тайланд хугацаанд аваад гүйцэтгэлээрээ ногдлоод тооцоод суудгаад явж байгаа. Тийм учраас энэ дээр ямар нэг урьдчилж аваад тэрийг дараа оны одоо орлогоос урьдчилж авж байгаа ийм асуудал байхгүй. За төрийн өмчт компаниудын асуудлаар
Цэнгэл дараа хариулах уу? За Эндрийн 3 дугаар микрофон. Цэнгэл дараа хариулъя. За 2025 онд бол төрийн өмчт компаниудын зардал өөр төлбөр бол өссөн ийм одоо үзүүлэлттэй гарсан. За 24 онд бол төрийн өмчийн 101 компанидор бол 59,678 хүн ажиллаж байсан бол 25 онд бол 54,571 болж буурсан. За энэ бууралт нь бол төсвийн хэмнэлтийн бодлоготой холбогдуулаад 10 хүртэл хувийн оронтойг одоо бууруулаа гэдэг чиглэл өгсөнтэй холбоотой бол энэ бууралт бол гарч ирсэн. За орлого бол 24 онтой бол харьцуулахад бол 24 онд бол 22.9 их найд байсан бол 25 онд бол 25.3 их найдын орлого болж нийт зардал бол өмнөх жил бол 18.2 их найд байсан бол 25 онд бол 22.6 их найд болж өссөн байж байгаа. За төсвийн үр төлбөрд бол За хариултаа дуусгач. төсвийн одоо төлбөрт бол 5.5 их найдыг төвлөрүүлсэн. За ногдлон ашиг бол багассан. За цэвэр ашиг бол 1.7 их найд байж байгаа. За авлага 5.2 их найд, үр төлбөр бол 24 одоо 1.5 их найд байна. За нийт одоо төрийн өмчт компаниудын хөрөнгө бол 60 их найд давж байна. За хөрөнгө өгөөж бол өмнөх жилээс бол буурсан үзүүлэлт гарсан. Ойролцоогоо 3% хөрөнгийн одоо өгөөчтэй байж байгаа. За энэ дээр бол мэдээж гадаад дотоод одоо хүчин зүйлүүд бол их нөлөөлсөн. За зөвхөн Мяд компани дээр жишээ аваад ярихад бол 25 онд бол Мяд компани 32 тэрбум төгрөгийн алдагталтай ажилласан. За энэ бол одоо дэлхийн нийтэд үүсэж байгаа энэ нөхцөл байдлууд бол нөлөөлсөн. За 26 нөлөөлсөн байх жишээтэй. За баярлалаа. За Өвгөр сайд хариулъя. Тэгээ чөлөө төлөвлөлтөөр манай салбар дээр зарим сангуудын чөлөө төлөвлөлт заавал үлддэг. За манайхаас бол ашигтай байдаг салбар нь аюулгүй ослоос одоо авсан шимтгэл ашигтай гардаг. Үйлдвэрлэлийн ослын тэтгэмжээс бол заавал ашигтай гардаг. За урсгал тэтгэврийн тэтгэмжийг санхүүжүүлэх их усүр заавал байх ёстой соронзон болох шөнө. Ингэж нэг урсгал зардлуудаа бид нар авч үлдчихээс тэтгэмжийг хугацаанд нь асуудалгүй тавих одоо бэлэн байдлыг хангах үүднээс одоо 2-3 сарын нөөцийг бид нар заавал авч үлддэг. За нэгдүгээрт саяны одоо 700 орчим тэрбум төгрөгийг бид нар арилжааны одоо 4 банкн дээр бодлогын үгээс доошгүйгээр байршуулах журамтай. Энэ 700 тэрбум төгрөгийн үлдэгдэл нь саяны үйлдвэрлэлийн ослын одоо сангаас одоо ашигтай ажилдаг учраас ашигтай гардаг учраас энэ сан дээр үлдэгдэл байдаг. За үүнийгээ бид нар арилжааны банкуд дээр үлдэгдлийн бодлогын үгээс доошгүй байршуулад 200 орчим тэрбум төгрөгийн орлогын хүүгийн одоо орлогыг олдгоо гэсэн. За Саранзан боловсон тодруулж асууя. Тэр юу гэдэг нь шүү дээ. Төрийн өмчийн компаниудын чиг үүрэгт хамаарахгүй 1.1 их найд төгрөгийн нийгмийн шин чанартай ажлуудад зарцуулсан байна гэдэг. Энд ч одоо юу болж байна л гэсэн үг шүү дээ. Энэ дээр ямар арга хэмжээ авах гэдэг юм бэ? Төрийн өмчийн компаниуд 1.1 их найд төгрөг. За Эндрийн 3 дугаар микрофон. Цэнгэл дараа. За бид энэ асуудлыг одоо шийдэх зорилгоор бол одоо компани төрийн бол орон нутгийн өмчийн компани тухай хуулийг бол одоо их хурл сая бас хилцээд анхны хилцүүлэг нь явж байна. Одоо санал хураалд нь орох гэж байна. Тэгэхээр одоо та бүхэн мэдж байгаа. Тухайлбал Эрдэнэт хотын одоо амьдралыг бол тэр чигт нь үзэндээ бол Эрдэнэт үйлдвэрлэл нуруунд дээр өөрж явж байгаа. Тэгэхээр энэ бол одоо бас яг үндсэн чиглэлүүд нь хамаарахгүй бас нийгмийн шинжтэй бол маш том одоо ачаа орж ирдэг. За манай Монороос Цветмед гэсэн одоо бас бүгд бүтэн одоо суурин буюу тосгон хотыг бас авч явж байна. Хөтөлсийн цемент шохоо бол хөтөлсийн цементийн одоо хөтлийн 10,000 гаруй одоо оршин суугчдын одоо дулааны станцыг одоо аваа явдаг. За энэ дээр жил бүхэн тухайлбал 3 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээ явж явах жишээтэй. За дархны дөрвөд өдөөч гэсэн одоо энэ бас үйл ажиллагаа бол бас давтагддаг. За энэ асуудлыг шийдэх асуудлыг бол удаа дараа тавьдаг боловч за тухайн За гүцгээд асуултад нэг тодруулах.
Саранзан болд шүү. Тэгэхээр яг одоо Эрдэнэ төвлөрөөр Эрдэнэс тавталгаж гэдэг юм олон компани төрийн өмчийн компаниуд ингээд нийгмийн шилтэй ажил хийж байна. Тэгэхээр тэр нь болохоор бол тухайн орон нутгийнхаа төсвүүдээр ороод тэгээ их хурдаар батлагдаад явах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй 1.1 их найдыг тухайн төрийн өмчийн компани төлөөлөө өдөрт зөвлөм юм уу гүйс удирдлагууд шууд шийдээд дээ шүү дээ гэдэг байхгүй. Энд чинь өөрөө болохгүй байна гэдэг. Нэгдүгээр бас. Хоёр дахь бол дамжны сайд хариулах юм хэн хариулах юм. Тэр ашиг малтуулын нөөцлөлийн төлбөрийн 130 хэдэн тэрбум төгрөгийг ирээдүйн усанд төвлөрүүлээгүй байна, өглөгдөр байна гэдэг. Энэ ямар ч юм энийг тайлбарлаач. За хэн хариулах вэ? Сангиам. За хоёр цогт 4-р эмхрөө Эндрий. За сангийн яамны төрийн сангийн газрын дарга хоёр цогт Сорензон болд гишүүний асуултанд хариулъя. Ирээдүйн санд амнатын орлогын биелэлтэй холбоотойгоор 12 сарын хуваарлалт нь бол дараа онд сар дамжин хуваарлагдагтай холбоотойгоор ийм өглөг үүссэн 2025 оны эцсээр бол 243.5 төгрөгийн өглөг үүссэн. Ингээд энэ дараа сартаа ингээд тооцоо нөлөө шилжих ийм зохицуулттай байна. За жоохон тодорхой хариулна шүү нөхдөө. Тэгээ нэг тодорхойгүй ам дотороо их хариулахгүй шүү. Гамботын очрох шүү. Асуултаас